2008 оны 9 сарын 20-ны хагас сайн өдөр. Өдрийн 3 цагийн үед Кёнсан аймгийн Кимэ дүүргийн хорооллын эцсийн орон сууцны 4 м гүн подволоос цагдаагийн ажилчид нэгэн эмэгтэйг олсон. Эмэгтэй 37 кг жинтэй царайн цонхийж булчин шүрмэс нь юучгүй агшсан байлаа. Нарны гэрэл тусмагц 2 гараараа нүрээ халахалж бүх бие нь салганан чичирч байлаа. Цагдаагийн ажилчид энэ эмэгтэй хэн болохыг шалгасан итгэмээргүй нэгэн нууц тайлагдсан. Энэ эмэгтэй 10 жилийн өмнө 1998 оны 8 сарын 15-нд Бусан хотын Гванли далайн эргээс алга болсон тухайн үед 21 настай байсан Ким Минжи гэх эмэгтэй болж таарсан. 10 жилийн турш Солонгос таяр түүнийг далаад живж нас барсан гэж таамагласан. Гэвч Ким Минжи амьд байсан. Пусанаас ердөө 50 км-ийн зайд орших Кимэ хотын нэгэн байшингийн подволд нарны гэрэл тусдаггүй, цонхч байхгүй бетон өрөөнд бүтэн 10 жилийг өнгөрөөжээ. 1998 оны 100 далаа үзэж амархаар явсан Ким Минжи оюутанд яг юу тохиолдсон юм болов? Яагаад 10 жилийн турш хинч түүнийг олж чадаагүй юм бол? Минжид шинжилгээ хийгээд үзтэл удаан хугацаанд хоригдож, тижээлийн дутагдал, сэтгэл зүйн гүн хямрал, хяналт, айдсаас болж үүсдэг хүнд хэлбэрийн стрессийн эмгэгтэй болсон нь тогтоогджээ. За тэгвэл яг одоо 1998 оны Бусан хотын Кванли далайн эргээс Минжи алга болсон өдрөөс хойш 2008 оны Кимэ хотын подволд олдох хүртэл 10 жилийн турш юу болсныг та бүхэндээ ярьж өгье. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг биш. Энгийн сайн дүр төрхтөөр нуугдсан бузар муу, бас мууг үйлдвэл тэр бүгд нь эргээд ирдэг карман бодит жишээ юм. Солонгост амьдарч байгаа монголчуудаа манай White Dream шүдний эмнэлэг 2 жилийн турш Солонгост байгаа монголчуудынхаа шүдний бүх асуудлыг шийдэж ирсэн. Энэ хугацаанд зөвхөн Солонгосоос гэлтгүү Америк, Австрали, Герман, Япон зэрэг орнуудаас монголчууд маань нэр чүдээ эмчилүүлсээр байна. Цэвэр 5 дахьтай орчин олон жилийн туршлагатай эмчнэр танд тохирсон эмчилгээг боломжийн үнийн дүнд тааруулан төлбөрөө хувааж төлөх нөхцлөөр үйлчлэгээг үзүүлж байна. Манайхаар үйлчлүүлсэн монголчууд маань сэтгэл хангалуун, инээмсэглээд гарцгаадаг. Виз хамаарахгүйгээр Солонгос хэл ойлгохгүйг санаа зовлтгүй хүссэн цагтаа ирж үйлчлэгээ авах боломжтой. Та бүхэн шүдээ битгий орхигдуулаараа. Шүд бол эрүүл мэндийн эхлэл шүү. Шүд эрүүл байвал хоолоо сайн боловсруулж идэнэ. Тэр хэмжээгээрээ таны ходоод бас эрүүл байна. Нүүр дүүрэн нэмсэглэн Та бусдаа ярихдаа өөртөө итгэлтэй болноо. White Dream Солонгос дахь монголчуудынхаа шүдний асуудлыг бид хариуцсан. удахгүй уулзгаая. 1998 оны 100 өмнөд Солонгос улс олон улсын валютын сангийн санхүүгийн хямралын шархнаасаа баг багаар сэргэж байсан үе. Өдөр алхасахгүй дампуурч буй компаниуд ажилгүй хүмүүсээр гудамж дүүрч байсан үе. Сөүл хотын Мапу дүүргийн нэгэн эмэгтэйчүүдийн их сургуулийн англи хэлний ангийн охтууд зуны амралт эхлэх гэж байгаа гэд амралтын төлөвлөгөөнд догтлон хөөрч баясцгааж байлаа. Тухайн үед 21 настай байсан Ким Минжи охин урт шулуун өстэй 162 см өндөртэй сургуулийн оюутны зөвлөлд идэвхтэй оролцдог найзуудынхаа дунд сэргэлэн нийтч зангаараа алдартай охин байсан. Түүний хамгийн дотны найзууд нь нэг ангид сурдаг 3 дугаар курсын И Сужин, Пак Су Ён, Чой Ми Хинар байлаа. Энэ дөрөв 2 дугаар курсээсээ эхлэн нэг сургуулийн бүлэгт хамт суралцж дотноссон бөгөөд бараг өдөр бүр сургуулийн номын сан, оюутны хоолны газарт хамт цагийг өнгөрөөдөг байжээ. 7 дугаар сарын 28-ны мягмар гараг шалгалт дууссан тэр өдөр дөрвөлээ сургуулийн урд байдаг түргэн хоолны газарт амралтын төлөвлөгөөгөө ярилцав. Тэгэхэд Минжи санал гаргалаа. Өнөөрэ бүгдээрээ Бусан орж далаа үзэдэх үү? Кванлигийн далаа эрэг үнэхээр гоё гисэн. Бүгдээрээ тийшээ явцгаая л да. 1998 онд Солонгосын оюутнууд дотоод аялалд маш дуртай байсан үе. Эдийн засгийн хямралаас болж гадаад руу аялах хэцүү байсан тэр үед галт тэрэг хурдны автобусаар дотооддоо аялах нь залуусын дунд түгээмэл байсан. Бусан бол Сөүлийн дараах 2 дахь том хот. Ялангуяа Кванли далайн эрэг залуусын хамгийн их очих дуртай газруудын нэг байсан юм. 8 дугаар сарын эхээр 4 найз аяллахаа төлөвлөгөөг илүү наривчилжээ. 8 дугаар сарын 15-ны тусгаар тогтнолын баярын амралтыг ашиглаад 2 шөнө 3 өдөр аяллаа төлөвлөгөө гаргаж Бусан явхаар болсон.
Тэд Каннамын хурдны автобусны буудлаас өглөөний 10:30-д хөдөлдөг Бусан руу явах автобусанд сууж Кванли далайн иргэн ойролцоох нэгэн буудалд байрлахаар төлөвлөцгөөсөн. Минжи гэрээсээ зургийн аппарат авчрахаар болж сүүжийн далайн ирэг дээр сонсох касет бэлтгэхэр болов. Харин Суён аяллаа гарын авлагаас хэрэгтэй эсгүүдийг хуулбарлаж Михи амттай хөнгөн зууш авчрахаар болжээ. Дөрүүлээ тус бүр нэг хөнгөн үүргэвч хэдэн зууны хувцас бэлдсэн. Тэр үед гар утас дэлгэрээгүй байсан тул ихэнх оюутнууд пейжер хэрэглэдэг байв. Минжич бас бүсэндээ хар өнгийн пейжер зүүж дуудлага ирэх үед хамгийн ойрын гудамжинд байрлах утас руу гүйж чод буцааж залгах нь түүний өдөр тутмын хэвшил байлаа. 1998 оны 8 дугаар сарын 14-ний Баасан гаригийн орой Минжи Нуан дүүргийн Жүнгэ дундах гэртээ ачаага бэлдэж байлаа. Түүний аав Кимсон үг жижиг дунд үйлдвэрт ажилладаг жирийн нэгэн ажилтан. Ээж Пагён Хийн гэрийн эцэгтэй байжээ. Минжи дороо 11-р ангийн нэг эрэгтэй дүүтэй. Оройн хоолны үеэр ээж нь охиндоо анхааралтай явахыг захиж "Миний охин болгоомжтой яваад ирээрээ. Хамаагүй танихгүй хүн дагаад явчих ба. Шүн орой ганцаараа явж болохгүй шүү. Пейжерт чинь дохиод дуудлага ирвэл заавал буцааж залгаараа заяа. Дан октоудаараа явж байгаа юм чинь болгоомжтой байхгүй бол аюултай шүү. За ойлголоо. Ээжээ санаа зовлтгүй. Та хитрхи их санаа зовх юм аа. Бид нэр олуулаа явж байгаа болохоор зүгээрээ." 1998 оны 8 дугаар сарын 15-ны Бям гаригийн өглөөний 8 цаг Минжи цагаан футболк джинсэн өмдөмсөд гэрээсээ гарлаа. Мөрөндөө цэнхэр өнгийн цүн хүүрч, гартаа жижиг аялын чемодан барьсан байв. Хүзүүндээ мөнгөн зүгттэй байсан. Өнгөрсөн жил 20 насны төрсөн өдрөөр нь аав ээж нь бэлгэлжээ. Аав ээжийнхээ өгсөн зүйлтийг Минжи Азийн сахиус гэж хүзүүнээсээ салгадгүй байсан. Өглөөний 9:50-д Каннамын хурдны автобусны буудал дээр 4 найз тасалбарын кассны өмнө уулзсан. Хүний 12,000 вон төлөөд өглөөний 10:30-д хөдлөх Бусан чиглэлийн автобусны тасалбарыг худалдаж авцгаасан. Тухайн Сөүлээс Бусан хүртэл хурдны автобусаар ойролцоогоор 5 цаг 30 минут явдаг байсан. Автобусанд дөрвөлээ өдрийн хоолой идэнгээ очиод юу хийх талаар догдлон ярилцв. Оюутан болоод найзуудаараа далаа явж буй анхны аялал. Минжи энэ аяллыг насан туршид нь мартагдахааргүй гайхалтай дурсамж болно гэж итгэж догдолж явлаа. Гэвч энэ аялал түүний амьдралыг бүхэлд нь өөрчлөн гэдгийг огт мэдсэнгүй. Өдрийн 4 цаг тэд Бусан хотод ирлээ. Тэндээсээ таксинд суугаад Кванли далайн ирэг рүү хөдөлцгөөсөн. 1998 оны 8 дугаар сарын 15 хагас сайн өдөр. Тусгаар тогтнолын баярын амралтын эхний өдөр. Бусан хотын тэнгэр цэлмэг үүлгүй хөх туяа засарч байлаа. Ким Минжи найзуудтайгаа автобусны буудлаас таксигаар 30 минут яваад Кванли далайн ирэгт 4:10-т очицгоосон. Улаантай өдөр амралтын өдөр байсан учраас Кванли далайн ирэг амрагчдаар дүүрэн элсэн дээр шүхэр, дэвсгэр игнэн дэлгэж далайн ирэг дээр хүмүүс усанд орж тоглон наадцгааж байлаа. 4 найз урдчлан захиалсан буудал руугаа хөдлөлөө. Далайн иргээс 5 минут орчим зайтай 2 давхар жижиг байшин байсан бөгөөд буудлын эзэн эгч тэднийг баяртайгаар ухтжээ. Тэдэнд 2 давхрын 4 гуц 4 хүнжил дэвссэн өрөөг өгсөн. Цонхоо нээсэн давлгааны чимээ сонсогдож байлаа. Ачаагаа задлаад шүршүүрт орсны дараа тэд оройн 5 цагийн үед далайн ирэг рүү гарцгаасан. Охтууд нар жаргаж буй тэнгисийг ард талдаа оруулан зураг авцгааж давлгаа ирэх үед бүгд хашгирч баясч байлаа. 7 цагийн үед тэд далайн иргийн загасны ресторанд оройн хоолоо идлээ. 1 тавг сашими, 2 шил сүүжүү захиалж тэнгис рүү харан сууж ярилцв. Сургуулаа төгсөөд юу хийх, ажил олоход ямар байх бол цаашдын мөрөөдлгээд янз бүрийн сэдвээр ярилцжээ. Минжи англи хэлний багш болохыг хүсдэг тухайгаа хэлэхэд найзууд нь түүнийг чи чаднаа гэж урам өгчээ. 8:30- гээд тэд буудалдаа буцаж ирсэн. Шүршүүрт орж тухтай хувцас өмсөөд дөрвөлээ өрөөндөө тойрон суугаад хөөрөлдөж байлаа. Маргааш хэвүндээ далайн иргийг үзэж чагаалчи зах орж өглөөний хоолоо идэхээр төлөвлөжээ. Тэгсэн 9 цаг 20 минутын үед Минжи гинт босоод "Хөө та нар нэг л гой хамттай мэдмээргүй байна уу? Би зайрмаг идмээр байна. Би гэс дэлгүүр ороод зайрмаг аваад ирэх үү?" Буудлын эзэн эгч буудлаас 2 минут алхаад дэлгүүр байгаа гэж хэлсэн. Сүүжийн хамт явъя гэж хэлсэн боловч Минжи "Зүгээрээ би удахгүй. Гэлс яваад ирээ. Та нар амарч байгаарай заяа." Оройн 9:30-ийн үед Минжи зөвхөн төрөвчөө аваад цагаан футболк джинсэн өмдтөө буудлаас гарч явжээ. Буудлын эзэн хожим мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө
Охин үүдээр гарахтаа гараа даллаад мэдлээд гарсан. Яарсан шинжгүй инээгэд гарч байсныг нь тод санаж байна. Оройн 9:40 боллоо. Минжи орж ирсэнгүй. Эхэндээ найзууд нь тоогоогүй. Минжи гарч явснаас хойш 30 минут өнгөрч 10 цаг боллоо. Найзууд нь сандарч Минжигийн пэйжерт дуудлага өгсөн боловч хариу ирсэнгүй. Тэр үед гар утас байгаагүй тул пэйжрээс өөр холбоо барих арга байсангүй. 10 цаг 10 минутын үед 3 найз буудлаас гарч дэлгүүр рүү явлаа. 2 минутын зайтай байсан бөгөөд нарийн гудамжаар алхасаар дэлгүүрийн үүдэнд очжээ. Дэлгүүр дотор Минжиг хайсан боловч байсангүй. Тэд дэлгүүрийн ажилтнаас асуусан зөндөө олон хүмүүс орж гарсан болохоор сайн санахгүй байна гэж хариулжээ. Найзууд нь Минжиг ойр орчмоор хайж эхэлсэн. Дэлгүүрийн ойролцоох гудамж, далайн ирэг рүү очих зам, буудлал руу буцах бүхий л хэсгийг шалгасан боловч Минжиг олсонгүй. 10:40 боллоо. Найзууд нь айж эхэлсэн. Минжи ингэж найзуудаараа тоглох хүн биш учраас ямар нэг зүйл болсныг найзууд нь гадарлсан. Оройн 11 цагийн үед миний буудлын эзэн эгчээс тусламж хүсэв. Эзэн эгч тэр даруй цагдаад дуудлага өгсөн. 11:20-ийн үед Бусан хотын Хэвүндийг хариуцж ажилладаг цагдаагийн 2 ажилтан дуудлага аваад буудалд ирлээ. Найзуудаас нь мэдүүлэг авч Минжигийн дүр төрх хувцалтыг нь дэвтэрдээ тэмдэглэв. 11:40-ийн үед цагдаа нар дэлгүүр рүү очиж дотор нь байрлуулсан хард үрстэй хяналтын камерын бичлэгийг шалгасан. 9:35-ийн үед цагаан будуул göмссөн нэгэн эмэгтэй дэлгүүрийн урд хаалгаар орж ирж буй дүрс бичигдсэн байлаа. Тэр эмэгтэй Ким Минжи мөн байсан. Тэр хөрөгчнөөс зайрмаг аваад касс руу тооцоо хийхээр явж байгаа дүрс бичигдсэн байлаа. Үүнээс хойш түүний дүрс камерт дахиж үзэгдсэнгүй. Цагдаа нар дэлгүүрийн бүтцийг шалгаад үзсэн арын хаалга байдгийг олжээ. Арын хаалга орчимд хяналтын камер байгаагүй. Минжи дэлгүүрийн арын хаалгаар гарсан байх магадлалтай гэж үзв. Гэхдээ яагаад тэр арын хаалгаар гарсан юм бол? Хаашаа явсан юм бол хинч мэдэхгүй байлаа. 8 сарын 16-ны шөнийн 1 цагт цагдаа нар дэлгүүрийн арын зогсоол болон ойролцоох гудамжнуудыг нэгжжээ. Гэвч ямар ч уул мөр олдсонгүй. Ким Минжи ямар ч мөргүй алга болсон байлаа. 98 оны 8 дугаар сарын 15-ны оройн 9:30-аас хойш түүнийг харсан нэг ч хүн байгаагүй. Өглөөний 6 цагт Бусан хотын Хэвүндэ дүүргийн цагдаагийн ажилчид яаралтай эрен хайх ажиллагааг эхлүүлв. Тусгаар тогтнолын баярын амралтын үеэр алга болсон эмэгтэй оюутныг хайх ажиллагаанд 30 гаруй цагдаа Бусан хотын тэнгисийн цагдаагийн газрын 2 эргүүлийн завь, иргэний хамгаалалтын 50 хүн дайчлагдсан. Хайлтын бүсийг Гуанли далайн эргийн төв болгон 3 км-ийн радиуст тогтоожээ. Дэлгүүрийн хяналтын камерт Минжи хамгийн сүүлд харагдсан арын хаалганы ойр орчноос эхлээд далайн эрэг хүртэл бүх бүсийг шалгасан. Өглөөний 7 цагт 3 эрэлж нохоо нэмэлтээр авчирсан. Цагдаагийн ноход Минжигийн буудалд үлдээсэн хувцснаас нь үнэр авч мөрдөж эхэлсэн. Гэтэл ноход дэлгүүрийн арын хаалган дээр ирээд хүчтэй хуцаж эхэлсэн. Үнэрийг нь даган зогсоолын зүг явсаар асфальтан дээр ирээд мөрн тасарчээ. Нохоо сургагч цагдаагийн дүгнэлтээр Минжи зогсоолоос машинд суусан байх магадлал өндөр гэж тайлбарлав. Өглөөний 9 цагт Хэвүндэ дүүргийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга хэвлэлийн баг хурал хийж алга болсон оюутан Ким Минжигийн зургийг олон нийтэд үзүүлэн үдсэн харсан хүн байвал яаралтай холбогдохыг хүссэн. Мэдээ тэр дороо бүх хэвлэлээр цацагдсан. Өглөөний 10 цагаас эхлэн мэдээллийн утаснууд тасралтгүй дуугарч эхэлсэн байна. Би Гуанли далайн эрэг дээр яг ийм хувцастай эмэгтэйг харсан санагдаад ах юм. Дэлгүүрийн ойролцоо нэг сонин сэжигтэй машин зогсож байхыг харсан. Нэг цагаан бодолтой охин нэг залуутай хамт алхаад явж исэн штэ. Харамсалтай тодорхой баттай үнэмшилтэй мэдээлэл юу гарсангүй. Өдрийн 1 цагаас эхлэн сайн дурынхын ч цугларч эхэлжээ. Оюутан охин алга болсон тухай мэдээ сонссон Busаны иргэд ойролцоох нутгийн хүмүүс хамтдаа Минжи охиныг хайж эхэлсэн. Тэдний дунд Кимэ хотоос ирсэн И Чон Ху гэх эрэгтэй байсан. Тэр үед 37 настай байсан И Чон Ху Кимэ хотод барилгын материалын дэлгүүр ажилуулдаг байжээ. 175 см өндөртэй, нүдэнд дулаахан, цэмцгэр, үг цөөтэй залуу харагдаж байлаа. Тэр цагдаагийн ажилчдтай уулзаад ингэж хэлжээ. Би Бусан хотын ойролцоо амьдард юм аа. Мэдээ үзээ шууд л ирлээ. Алга болсон охиныг хайхад жаахан ч гэсэн тус болмоор байна.
Мөрдөн байцаа хилцсийн дарга түүнд талархал илэрхийлв. Сайн дураараа ирсэн хүмүүсийг 10-10-аар нь бүлэглэн Кванли орчмоор хайлтанд хуваарлжээ. Ижон хүү 3 дугаар багт орж далайн эрэг хавийг шалгахаар болсон байна. Тэрээр сайн дураар ажиллаж байгаа хүмүүс дундаас хамгийн идэвхтэй нь байсан. Хатны завсар, далангийн ойролцоо, давлгаа хүчтэй газар гээд нэг бүрчлэн шалгаж байв. Халуунд хөлсөө урсхан амралтгүй хайж байгаа түүнийг хараад ямар сэтгэлээрээ хүн бэ гэж олон хүн бодож байлаа. 8 сарын 17 нэгд өдөр боллоо. Энэ өдөр өмнөх өдрөөс ч илүү олон хүн нэмэгдэж оролцов. Бүсэн хотын захиргаанаас 20 төрлийн албаагч дэмжлэгээр ирж ойролцоох их сургуулиудын 30 гаруй оюутан сайн дураар нэгдэж Минжи охиныг хайж эхэлсэн. Ижон хүү тэр өдөр ч мөн үүрээр ирж хайж ажилд оролцжээ. Өглөөний 10 цагийн үед ажиллагааны хурлын үеэр мөрдөн байцаа хилцсийн дарга хайлтын чиглэлийн талаар санал асуухад Ижон хүү болгоомжтой гараа өргөсөн байна. Тэр ингэж хэлжээ. Хагасааны орой 9:30-д алга болсон бол аль хэдийн 48 цаг өнгөрчлөө. Хэрвээ далаад живсэн бол урсгалтанд тугтаад аль хэдийн хол явсан байх магадлал өндөр. Би энэ хавийн далайн урсгалыг сайн мэднэ. Тэгэхээр далайн урсгалын дагуу хайж үзсэн дээр биш үү? Би та бүхэнд далайн урсгалыг заагаад өгч болно. Ижон хүү загсанд явах дуртай учраас энэ орчмын далайн урсгалыг сайн мэднэ гэж нэмж хэлсэн. Мөрдөн байцаа хилцсийн дарга түүний саналыг анхааралтай сонсов. Тэнгисийн цагдаа нарч далайд осолцсон байх магадaltaй гэж ярьцгааж байлаа. Тэр өдрөөс хойш хайлтын гол чиглэлийг далайн зүг өргөжүүлжээ. 6 шумбагч далайн 10 метрийн гүн рүү шумбаж хайсан. Ижон ууч мөн далайн эрэг болон далайн орчмыг онцгойлон нэгдсээр байлаа. 8 сарын 18 боллоо. Минжиг хайгаад 3 хоног өнгөрсөн. 72 цаг хайсан боловч жоохон ч ул мөр олдсонгүй. Хүмүүс ч баг багаар ирэхээ болж цагдаагийн ажилчид ч цуцаж байлаа. Харин Ижон хүү үлдэж хайсаар байлаа. Тэр мөрдөн байцаа хилцсийн даргад би дахиад хэд хоног үлдээд та нарт тусламаар байна. Дэлгүүрээ ажилтнаа даатгсан болохоор зүгээрээ санаа зовлтгүй. Үнэхээр их баярлалаа. Ийм үнэнч иргэн байгаад талархаж байна. Та бидэнд үнэхээр их тус болж байна. Маш их баярлалаа. 8 сарын 19-ноос 22-ны хооронд хайлт үргэлжилсээр байсан. Ижон хүү бараг өдөр бүр Кванлид ирж далайн эргээр явж байлаа. Ижон хүү Минжигийн найзуудтай уулзаж тэдэнд санаа тавьж, тайвшруулж, Минжигийн аав ээж сөүлээс ирэхэд тэднийг ч бас зоригжуулж тайтгаруулжээ. Цагдаагийн хэлтсээс Кванлигийн өмнөх тэнгисийг төвлөрүүлэн хайсан боловч охины цогц олдсонгүй. 9 сарын сүүлээр Бүсэн хотын Хэвүндэ дүүргийн цагдаагийн газраас албан ёсны мэдэгдэл хийсэн. Ким Минжи далаад живсэн байх магадлалтай. Далайн урсгалд туugдсан тул цогцыг нь олох боломжгүй гэж дүгнээд золгүй осол болгож хэргийг хаасан. Тэр үед Ижон хүү сүүлийн мэдэгдлийг сонсоод Кимээ рүү буцжээ. Тухайн үед Ижон хүү хэн бэ гэдгийг хинч мэдээгүй. Жирийн нэг дэлгүүр ажилуулдаг залуу л гэж бодож байсан. Гэтэл түүний амьдардаг байрны подволд Ким Минжи охин амьд байсан. Охин алга болсон өдөр оройн 9 цаг 40 минутын үед Кванли дахь дэлгүүрийн арын хаалгаар гарсан Ким Минжи зогсоолын ойролцоо нэгэн эрэгтэйтэй тааралджээ. Тэр нь 37 настай Ижон хүү байсан. Ижон хүү Кванли эрэг орчмоор буудлын ойролцоо хөнгүй гудамж, дэлгүүр, машины зогсоолоор эргэлдэн эмэгтэй хүн хулгайлах боломж хайж байсан. Машина дэлгүүрийн арын хаалганы зогсоолын харанхуй буланд тавьсан байжээ. Минжи дэлгүүрийн арын хаалгаар гарч ирэх үед Ижон хүү машины тээшээ онгойлгочихсон зогсож байлаа. Тэр Минжиг харангуутаа инээмсэглэн дөхөж ирээд ийлдгээр уучлаарай, машин дотроос хайрцаг гаргах гэсэн дийлдэггүй. Та надад түр тус олооч. Нүдэнд дулаахан, цэвэрхэн, дунд насны эрэгтэй байсан учраас Минжи юу ч бодлого түүнд туслахаар ойртон очив. 1998 оны үед танихгүй хүнд туслах нь жирийн нэг үзэгдэл байсан. Ялангуяа ахмад хүнд туслах нь бичигдээгүй хууль аятай заавал тусалдаг байсан үе. Минжи машин руу ойртон очих үед Ижон хүү багажнаасаа алчуур гаргаж ирээд Минжигийн ам хамрыг нь дараад авчээ. Уг алчуурт ухаан алдуулдаг бодис түрхсэн учраас Минжи эсэргүүцэх завлгүй ухаан алдаж унсан. Ижон хүү Минжиг машиныхаа багажинд хийгээд эргэн тойрноо шалгатал зогсоол харанхуй эргэн тойронд нь нэг ч хүн байсангүй.
Оройн 9:45-ийн үед тэр хинт ч мэдэгдэлгүй зогсоолоос гарч явлаа. Гуанлигаас Кимээ хүртэл хурдны замаар ойролцоогоор 50 км 40 минут орчим явдаг. Ижон хүүгийн амьдардаг байсан байр нь хотын төвөөс 5 км орчим зайтай нам гүм газар байв. Ойр орчимд байшингууд цөөн хамгийн ойрын хөршин гэхэд 300 метрийн зайтай байжээ. Түүний амьдардаг байшин хашаагаар хүрээлэгдсэн бөгөөд хашаанд нь том мод тарьсан учраас гаднаас дотор нь сайн харагддаггүй байлаа. Байшингийн ард талд том ажлын өрөө байжээ. Хүн гаднаас нь харуул барилгын материал хадгалдаг агуулгах мэт харагддаг. Модон хавтан багаж хэрэгсэл овоолсон байв. Тэрхүү ажлын байрандаа модон хавтан багаж хэрэгсэл овоолсон байв. Яг энэ энгийн харагддаг ажлын өрөөний доор хинч мэдэгдэхгүй нэгэн нууц газар байсан. Ажлын өрөөний шалны нэг буланд хүнд тавиур байсан бөгөөд тэр тавиурыг хажуу тийш түлхэхэд бетон шалан дээр дөрвөлжин хэлбэрийн заац ил гарч ирдэг. Дараа нь нууц удирдлагын самбар дээрх товчийг дарахад гидрийн төхөөрөмж ажиллаж бетон хавтан айжмаар гулсан доошилж доороос төмөр шат гарч ирж 4 метрийн гүн хонгил руу хүргэдэг. Ижон хүү ухаангүй байсан Минжийг доош буулгав. Хонгил нь ойролцоогоор 33 м квадрат орчим хэмжээтэй. Хан нь давхар бетон хийцтэй. Тус бүр нь 20 см зузаан. Хоёр давхар бетон хооронд тусгай дуу тусгаарлагч материал хийсэн тул хичнээн чанга ойрсон ч дуу нь гадагш сонсогдох боломжгүйгээр хийжээ. Таацны өндөр 2 м 20 см орчим. Тэр өрөөнд нэг ч цонх байгаагүй. Харин автомат гэрэл хийж гэрлийг өдөрт ердөө 10 цаг хасаахаар програмчилжээ. Нэг буланд нарийнхан ор, нөгөө талд нь жижиг угаалтуур, бие засах газар байв. Агаар жуултын хоолой гаднаас нь ус зайлуулах шугам шиг далдалсан байсан бөгөөд агаар баг зэрэг нэвтэрч байсан ч дуу чимээ огт сонсогдох боломжгүйгээр барьжээ. Хаалх нь зузаан төмөр хийцтэй, дотроос нь онгойлгох боломжгүй захим түгжээтэй байсан. Энэ бүхнийг Ижон хүү 2 жилийн турш төлөвлөж барьсан. Тэрээр барилгын материалын дэлгүүр ажиллуулж байсан давуу талаа ашиглан бетон, арматур, дуу тусгаарлагч, электрон төхөөрөмжүүдийг багаар авч гэртээ цуглуулсан байжээ. 1996 оноос эхлэн гэрийн хонглоо багаар ухсаар 98 оны эхээр бүрэн дуусгаж чадсан. 8 сарын 16-ны өглөө 5 цагт Минжи ухаан орсон. Нүдэ нэгэд хартал бүдгэрсэн гэрэл, бетон хан, цонхгүй өрөө. Айж сандарсан Минжи чанга дуугаар тусламж хүсэж ойролсон боловч хинч сонссонгүй. Хаалгыг балбаж онгойлох гэж оролдоод ч хүч хүрсэнгүй. Бетоноор цутгасан ханыг цохиж үдсэн боловч цуурайч гарахгүй байлаа. Подуулыг гадны дуу чимээнээс төгс тусгаарласан байсан. Тэр өдрөөс эхлэн Ижон хүүгийн 2 нүрт амьдрал жинхэнэ утгаараа эхэлсэн. Өдөр нь хотын төв дэх барилгын материалын дэлгүүртээ ажиллахаар явна. Үйлчлүүлэгчдэд ийдгээр үйлчилж, цемент хийсэн шуудааг зөөж өгч, арматур тайрч будаг зарна. Ажилчдтайгаа өдийн хоол идэж, наргиж цэнгэж байнгын үйлчлүүлэгчдтэй хөнгөлөлт үзүүлдэг ажилсаг даруухан бизнес эрхлэгчийн дүрээр амьдарч явсан. Харин оройн 7 цагт дэлгүүрээ хааж гэртээ хараад тис ондоо хүн болдог. Оройн 9 цагийн үед тэр ажилласаа өрөө рүүгээ орж тавиурыг түлхэн удирдлагын самбарыг ажилуулан хонглын хаалгаа нээдэг. Шатаар доош бууж төмөр хаалгыг онгойлгоход тэнд өөр нэг ертөнц байсан. Тэр ертөнц зөвхөн Ижон хүүгийн хяналтанд байдаг ертөнц. Хоригдсон эхний 7 хоногт Минжи амь тэмцэн эсэргүүцжээ. Хаалгаа балбаж, орилж, зүхтах арга хайсан. Ижон хүү өглөө орой өдөрт 2 удаа подвол руу ордог байсан. Тэр Минжид хоол ус өгч товчхон ярилцдаг. Харин Минжигийн биед хурж хүч хэрэглээгүй, тайван ийдгээр харьцдаг байсан. Би чамайг хорлохгүй. Битгий санаа зов, битгий. Би чамайг хамгаалах гэж энд авчирсан юм аа. Ижон нэг өдөр Минжид сонин авчирж өгсөн. Гэхдээ жинхэнэ сонин биш, өөрөө хийсэн хуурамч сонин байжээ. Тэр сонинд Бусан хотын Гуанлин далайн эргээс алга болсон оюутан Ким Минжиг хайж явсан гэр бүл нь зам тээврийн ослоор нас барсан гэж бичсэн байлаа. Аав Ким Сон Уг, ээж Пак Ён Хи, дүү Ким Жун Уу Busанаас Сөүл рүү буцаж явахдаа зам тээврийн ослолд орж газар дээрээ нас барсан гэсэн утгатай худал мэдээллийг харуулсан. Минжи тэр сонин уншаад орилж, чанга дугаар уйлж, сэтгэл санааны гүн хямралд орж хэд хоног юу ч хийдсэнгүй. Битгий уул да, чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна. Чиний хажууд хинч байхгүй ч би чамайг хамгаалнаа. Би чамайг хооллож, тижээн.
Энэ аюултай ертөнцид чамайг хамгаалах ганц хүн бол би. Ижонхүү Минжид гадаад ертөнцид юу болж байгаа тухай байнга худлаа ярьдаг. Олон улсын валютын сангийн хямралын дараа Солонгосын эдийн засаг бүрэн нуруу унсан. Гудамжинд үймэн самуун дэгдэж байнга бослог гарч иргэний дайн болж байгаа гэж худлаа ярин итгүүлэхийн тулд хуурамч радио бичлэг хүртэл өөрөө бэлдэж сонсогдог байжээ. Жинхэнэ мэдээ хөтлөгчийн хоолойг эвлүүлж нийгмийн эмх замраагүй байдал, гэмт хэргийн өсөлт, засгийн газрын уналт гэх мэт агуулгатай мэдээг зохиож сонсогдог. Минжи подволд хоригдох хугацаанд худал мэдээлэл сонсож тархиа утгаар нь угаалгасан. Цаг хугацаа өнгөрөх тусам Ижонхүүгийн яриаг үнэн гэж хүлээж авч эхэлжээ. Он солигдох үед Минжи юу ч мэдлгүй өнгөрөөсөн. Подволд цонх байхгүй, хиймэл гэрлэл цагийн хуваараар унтарч асдаг. Хэдэн оны хэдэн сарын хэдэн хэр удаан хоригдож байгаагаа мэдэх боломжгүй байлаа. 1999 он, 2000 он, 2001 он, 2002 он Подволын дээрх ертөнцид шинэ мянган эхэлж Солонгост хөл бөмбөгийн дэлхийн аварга болж хүмүүс интернет гар утас хэрэглэж эхэлсэн байлаа. Харин Минжигийн цаг хугацаа 1998 оны 8 сарын 15-ны өдөртөө гацжээ. Тойл байгаагүй учраас өөрийнх нь царай яаж өөрчлөгдөж байгааг ч мэдэх боломжгүй. Ижонхүү түүнийг бүрэн хянаж байлаа. Хизээ гэрэл хасах, хизээ хоол өгөх, юу ярьж өгөхийг бүгдийг нь Ижонхүү шийднэ. Харин Минжи аажмаар түүнээс хамааралтай болж эхэлжээ. Гэр бүл нь үхсэн, гадаад ертөнд сүрсэн гэж итгэж байсан болохоор Ижонхүү л өөрийг нь хамгаалж тижээж байгаа хүн гэж бодож эхэлсэн. Сэтгэл зүйд үнийг Стокгольмын хам шинж буюу гэмтлийн холбоос гэж нэрлэдэг. Өөрийг нь хорж, захирж байгаа хүнээс бүрэн хамааралтай болсноороо түүнд талархаж сэтгэлийн холбоос үүсдэг үзэгдэл юм. 2005 он, 2006 он, 2007 он жил өнгөрөх тусам Минжигийн бие аажмаар өвдөж эхэлсэн. Нарны гэрэлгүй орчин, агаар салхи үзэхгүй байсан арьсан цайж хөдөлгөөний дутагдлаас болж булчин нь ширгэж эхэлсэн. Ижонхүү хаяа түүнд ном авчирч өгдөг байжээ. Гэхдээ он сар өдөртөө сонин сэтгүүл хизээч өгдөггүй. 2008 оны 9 сар хүртэл Минжи Подволд 3652 хоногийг өнгөрөөсөн. Энэ бол бүтэн 10 жилийн хугацаа. Түүний хувьд цаг хугацаа утгаа алдаж бодит ертөнц нь Ижонхүүгийн бүтээж өгсөн худал ертөнц болж хуурсан юм. Дээшээ 4 метрийн өндөрт улирал солигдож хүмүүсийн амьдрал үргэлжилж дэлхий өөрчлөгдсөөр л. Ижонхүү хөшүүдийнхээ хувьд найрсаг харилцдаг, ажилсаг, үг зөөтэй, бизнес эрхлэгч гэсэн дүртэй. Баяр ёслолын үеэр ахмадуудад шуудаа будаа хандивлаж заримдаа тосгоны цэвэрлэгээнд ч оролцсон. С ижиг төрүүлэхүйц үйлдэл түүнээс огт ажиглагдсангүй. Байшин нь байнгын цэвэр цэмцгэр, хашааны өвсөө хүртэл үзэмжтэй засдаг байжээ. Хаяа хөшүүд нь хашааны цаанаас мэдлэхээр ийдгээр хариулцдаг. Онцгой дуу чимээ, с ижигтэй зүйл огт анзаарагдаж байгаагүй. Хорооллын хүмүүс хаяа та яагаад хүнтэй суухгүй байгаа юм бэ гэж асуухаар заяаны хэн зам дээр гэдэг штэ. Тэгээд нэг сайхан өдөр хайртай хүнтэйгээ очихгүй л хүү дээ. Цаг нь болоогүй байгаа юм билгүү дээ. Иймэрхүү байдлаар тэр 10 жилийн турш нэг ч удаа сэжиглэгдсэнгүй. 2008 оны 9 сарын 12-ны Баасан гариг Майами нэртэй хар салхи Бусан болон өмнөд Кёнсан бүс нутгийг дайрчээ. Цаг уурын мэдээгээр хүчтэй хар салхи хойд зүгт төхөж байна гэж анхааруулга өгсөн байв. 9 сарын 12-ны өглөөнөөс эхлэн Кимэ хотод цагт 60 мм-ээс дээш аадар бороо асгарч шуурга салхины хүчинд мод хүртэл хугарч унаж байлаа. Гол горих үерлэж нам дор газрын зарим хэсэг үер тавтжээ. Ижонхүүгийн амьдарч байсан байшин ч мөн хохирол амссан. Байшингийн ардлын хашаа налуу газар байсан бөгөөд үерийн ус орж ирэхдээ хөрсийг нь нурааж орхижээ. 9 сарын 13-ны Бям гарагийн өглөө бороо зогсоход Ижонхүү хашаагаа шалгав. Том модны ёроол орчимд хөрс гүн сууж ус зайлуулах сувг бөглөрөн ус тогтсон байжээ. Тэр хүр завч хөрсийг янзалж ус сайн гарахуйц болгон сувгийг зассан. Маргааш өглөө нь 10 цагийн үед хөршайлын 70 гаруй настай Пакчолсу гэх буурал алхаж явлаа. Ижонхүүгийн хашааны гаднах жалганд нэг зүйл гялтганахыг өвөө анзаарч харлаа. Үерийн ус нь туугдаж ирсэн болтой шаварт тал нь булагдсан байжээ. Өвөө түүнийг аваад үзтэл мөнгөн зүрт байсан. Гинжин тасарсан жижиг уулын хэлбэртэй зүрт байв. Удаан хугацаанд шороонд булагдсан болтой ихэд өнгө алдсан байлаа.
Өвөө зүйлтийг Ижонхуугийн хашаанаас урсаж гарч ирсэн гэж бодоод 2 цагийн үед гэрийнх нь хаалгыг тогштол Ижонхуу дотроос хаалгаа онголглоо. Би энийг харин танаа хашаан дотроос оллоо. Гэнт нэг юм гялтхнаад ахаар юу юм бол гэд харсан чи ийм зүйлт байна. Энэ чинийх биш үү? Би анзаараагүй юм байна. Манай хашааны хаа нэгтээ булгадчихсан байсан юм болов? Нилээн хуучны ид шиг харагдаж байна. За ямар тааш баярлаа танд. Би энийг яг хэнийх гэдгийг сайн санахгүй байна. Өвөө толгой дохин буцаад явлаа. Маргааш өглөөнд Пакчосо өвөө тосгоны Ахмадын байранд хөршчүүдтэйгээ ярилцаж суухдаа тэр зүйлтийн тухай ярьжээ. Тэгсэн нэг хөгшин 10 орчим жилийн өмнө Пусанд нэг эмэгтэй оюутан алга болсон хэргийг санаж гин үү? Тэр үед зүйлт зүүсэн байсан тухай мэдээгээр гарч ирсэн штэ. Магадгүй тэр хэрэгтэй холбоотой юм биш үү? Пакчусу өвөөч тэр хэргийг гинт саналаа. 98 онд Гванлид алга болсон эмэгтэй оюутан далаад живж өгсөн хэрэг. Үдээс хойш 3 цагийн үеэр Пакчосу өвөө Кимэ хотын цагдаагийн хэлц рүү залгасан. Би хөршийнхөө хажуунаас нэг хуучин зүйлт олсон юм аа. Магадгүй 10 жилийн өмнө алга болсон охины хэрэгтэй хамаатай юм болов гэж бодоод цагдаад мэдгэдэхээр шийдлээ. Энийг нэг шалгаад үзсэн дээр шүү. 9 сарын 16-ны мегмар гаргийн өглөө 10 цагт Кимэ дүүргийн цагдаагийн газраас 2 мөрдөгч Пакчосу өвөөтэй уулзахаар ирсэн. Пакчосу өвөө зүйлтийг хэрхэн олсноо нэг бүрчлэн ярьж өгчээ. Мөрдөгчд Ижонхуугийн гэрт очоод зүйлтийг нь аваад зургийг нь дарж нотлох баримтаар хураасан байна. Үдээс хойш 2 цагт мөрдөгчд Бусан хотын Хэвэндэ дүүргийн цагдаагийн хэлцтэй холбогдож 98 онд болсон Ким Минжигийн алга болсон хэргийн материалыг шалгажээ. Материал дотор Минжи алга болох үедээ мөнгөн зүйлт зүүж байсан тухай тэмдэглэл байв. Жижиг уулын хэлбэртэй зүйлттэй 20 насны төрсөн өдрөөр нь эцэг ихэн бэлгэлсэн зүйлт гэж тэмдэглэсэн байлаа. Үдээс хойш 4 цагийн үед Сөүлд амьдарч байсан Минжигийн аав Кимсон хүүхдэд холбогдов. Зүйлтний зургийг дараад факсаар явуулсан аав нь шууд охиныхоо зүйлт байна гэдгийг таньжээ. Энэ охиндоо өгсөн зүйлт мөн байна. Зүйлтний ард талд Минжигийн нэрийн эхний үсгүүдийг сэлсэн байгаа. Та нэг шалгаад үзтээ. Энэ яалтчгүй мөн байна. Та энэ зүйлтийг хаанаас олсон юм бэ? Мөрдөн байцаагчид зүйлтийг эргүүлээд хартал бүдгхэн MJ гэсэн үсэг силэстэй байжээ. 9 сарын 17-ны лав гаргийн өглөө 11 цагт мөрдөгчд Ижонхууг Кимэгийн цагдаагийн хэлц рүү дууджээ. Ижонхууч мэдүүлэг өгөхөөр очсон. За Ижонхуу, яагаад энэ зүйлт танаа хашаанд булагдсан байдаг вүлээ? Би мэдэхгүй. Би өвөөд ч мэдэхгүй гэж хэлсэн шүү дээ. 10 жилийн өмнө байшин барьж байх үед хин нэгэн санамсаргүй унгаачихсан чинь билүү. Тэр үед олон барилгын ажилчид орж гардаг байсан. Тэдний нэг нь юмаа гээгээд шороонд тэр нь булагдсан чинь билүү. Би яаж мэдэх вэ? Ойлголоо. Тэгвэл яг одоо тантай хамт яваад танаа гэрт нэгжлэн шалгалт хийж болох уу? Тэгэлгүй яах вэ? Болно. Надад бол ямар ч асуудал байхгүй. Өдрийн 3 цагт 4 мөрдөгч Ижонхуугийн гэрт очиж зочны өрөө, унтлахын өрөө, галтогоо, ажлын өрөөг шалгажээ. Ажлын өрөөнд барилгын материал багаж хэрэгслүүд эмх цэгцтэй байв. Сэжиг төрүүлэх зүйл бараг харагдсангүй. Тавиуруудын ард байсан удирдлагын самбарыг маш сайн далдалсан байсан бөгөөд бетон шалны заадс нь тоос шороо багажны овоолгонд халахлагдсан байжээ. 5 цагт нэгжлэг дуусч баримт нотлохооч олдохгүй Ижонхууч нэгжлэг хийхэд туслан ажилласан болохоор мөрдөгчд үргэлжлүүлэн шалгалгүй явцгаасан. Гэхдээ мөрдөн байцаагчдад нэг л с сэжигтэй санагджээ. Тэр ямар нэг юм нууж байгааг царайны хувирал ярианаас нь анзаарсан. Мөрдөгчд түүнийг ажилтнанд авч хэд хоног нууцаар тагнаж эхэлсэн. Гэхдээ Ижонхууч үнийг мэдэж байсан. 2008 оны 9 сарын 18-ны пүрэв гараг өглөөний 7:30-д дэлгүүрээ нээгээд материалаа зэгцэлж байлаа. Мөрдөн байцаагчид өөрийг нь тагнаж байгааг мэдээд Ижонхууч ажлаа төвлөрч хийж чадахгүй байсан. Цагдаа нар зүйлтийг авч гэрийг нь нэгдсэн явдал түүнийг хүчтэй дарамтлж байлаа. Хэдийгээр мөрдөгчд подоолыг олоогүйч хизээ дахиад ороод ирэх бол гэж айж эхэлсэн. Оройн 6 цаг болж Ижонхуу дэлгүүрээ хагаад гэрийн зүг хөдөлжээ. Тэр дэлгүүрээ эрт хаагаад Яруу санд руу гэрлүүгээ гарсан. Кимэ хотын төвөөс гэр хүртэл ойролцоогоор 7 км машинаар 15 минут орчим явдаг. Тэр орой цаг агаар муу байлаа. Үдээс хойш дахин бороо орж орой улам ширүүсжээ. Зам халтргаатай
гудамжны гэрлийн тусгал асфальтан дээр гялалцаж байлаа. Ижонгийн саарал суудлын машин хотын төвөөс гарч захын зам руу оржээ. Хоёр игнэтэй зам, хоёр талаар нь тарэлэнгийн талбай, жижиг уус үргэлжилсэн зам байсан. Гудамжны гэрэл цөөн машин бараг байдаггүй нам гүм замаар Яруу санд руу явсан Ижон огцом эргэлттэй замаар хурдан аслгүй явсаар машин нь хажуу тишээ гулсан, замын хажуугийн хамгаалалтын хашлахыг мөргсөн. Тас хийсэн хүчтэй дуугарч хашлага эвдэрч машин ус зайлуулах сувгийн зүг рүү унсан. 3 метрийн өндрөөс унсан машин бетон хан мөргөөд урд шилэнд хагарч жолоочийн тал авах юмгүй болсон байлаа. Ижон ухаан алдаж толгойноос нь цус гарч байлаа. Оройн 10 цаг 12 минутад эсрэг талаас ирж явсан ачааны машины жолооч эвдэрсэн хашлахыг хараад зогсоод шалгатал сувгийн доор хөмөрсөн суудлын машин байгааг олж харжээ. Жолооч тэр даруй 119-т дуудлага өгсөн. 10 цаг 30 минутад түргэн тусламж болон гал командийнхан хэргийн газарт ирж аврагчид оос ашиглан сувг руу бууж жолоочийн суудалд хавчуулагдсан Ижон машинаас нь гаргаж авсан. Түүнийг түргэний машинд оруулж тэр даруй Кимэ хотын нэгэн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу хүргэжээ. Гавлын яс хугарсан, тархинд нь цус алдсан, олон хавирга нь хугарсан, дотор эрэхтний цус алдaltaй байв. Түүнийг тэр даруй сэхэн амьдруулах тасагт шилжүүлж яаралтай хагалгаанд оруулжээ. Шөнийн 3 цагт хагалгаа дууссан боловч Ижон ухаан орсонгүй. Эмч түүнийг комд орсныг мэдээд амь нас нь маш аюултай байна гэж онцлоод ар гэрлүүн яаралтай холбоо барьсан. Эмнэлгийнхэн Ижон хэн болохыг мэдхийн тулд машины бүртгэлийн бичиг төрөвчийг нь шалгасан. Өглөөний 6 цагт эмнэлгээс Ижон ээж рүү залгав. 78 настай ээж нь цочин сандарч тэр даруй эмнэлэг рүү гүйж ирсэн. Тэр өдрөөс эхлэн Ижон гэрт хинч байсангүй. 9 сарын 19-ны оройноос 20-ны орой хүртэл 48 цаг подволд байсан Минжигийн хувьд хамгийн урт хугацаа байсан. 10 жилийн турш нэгч өдөр алхасалгүй хоол авчирч өгдөг байсан хүн нь ирсэнгүй. Минжи харанхуйн дунд айсандаа чичирч байв. Ижон байн ярьж анхааруулдаг байсан гам шиг болсон байна гэж боджээ. Гадаад ертөнц бүхэлдээ сүрч өөрийг нь хамгаалж байсан цорын ганц хүнч алга болсон гэж итгэсэн байна. Ус байхгүй, хоолч байхгүй 48 цагийн турш харанхуй ертөнц үргэлжилсээр Минжи гараараа ханыг тэмдчин агааржуулалтын хоолойг хайж олоод төмөр аягаараа тэр хоолойг ухаж эхэлжээ. Ямар ч хүчгүй тамирт хийхээгүй байсан хэдий ч амьдрах сүүлийн арга гэж боджээ. Дээр ертөнцид нэг эрэхтэй замтэрийн ослоос болж комд орчихсон байсан бол газрын дор нэг эмэгтэй үхлээ хүлээн хэвтэж байлаа. 2008 оны 9 сарын 20-ны Бямб гарагийн өглөөний 11 цагт Ижон 78 настай ээж хүүгийнхээ гэрт ирэв. Ээж нь хүүгийнхээ тижээдэг муурыг харахаар гэрт нь иржээ. Гэр дотор нам гүн байв. Тэр зочны өрөө унтлахын өрөөг шалгасан боловч муур харагдсангүй. Харин галтгооны ширээн дээр хэд хоногийн өмнө идэж үлдээсэн хоол тэр чигээрээ байлаа. Ээж нь муурын хоолны аяганд хоол дүүргэж усыг нь сольжээ. 11 цаг 30 минутын үед ээж нь байшингийн ард талын ажлын өрөө рүү орсон. Муур нь ажлын өрөөнд байж магадгүй гэж боджээ. Ажлын өрөөний хаалгыг нээгээд орсон барилгын материал, багаж хэрэгслүүд эмх цэгцтэй хэвээр байлаа. Тэгсэн өрөөний доороос нэгэн сонин чимээ гараад байгааг ээж нь сонссон. Нэг юм ухаад байгаа бололтой сэр гэж дугарч байлаа. Ээж нь ихэндээ муур ямар нэг зүйл маажиж байна гэж бодсон. Гэтэ тэр чимээ нь яалтчгүй шалан доороос 10 секунд тутам давтагдаж байгаа нь их сонин санагдаж ээжийнх нь муу совинд татаж эхэлсэн. Яана, энэ ч одоо юу дуурайд байгаа юм болоо? Энэ байшингийн дор хин нэгэн хоригдчихсан байгаа юм биш үсттэй. Арай гүү элхүү дээ. Бурхан минь өршөөж хайрл. Ээж нь тэр даруй ажлын өрөөнөөс гарч 119-т дуудлага өгсөн. Байна уу? Энэ манай хүүгийн байшингийн подволоос нэг сонин чимээ гараад байна. Тэгээ яаралтай ирж шалгаж өгөөч. Би энэ подволын хаалгыг нь олдгүй. Кимэ хотын цагдаагийн элцгийн 2 албаагч ирсэн. Хэд хоногийн өмнө зүйлтний асуудлаас болж Ижон байшин шалгасан мөрдөгчд байсан. Ээжийн зааснаар тэр ажлын өрөө рүү орж майжих чимээг өөрсдийн чихээр сонсов. Тэрхүү чимээ яах аргагүй шалны доороос гарч байлаа. Нэг мөрдөгч шалыг тогшиж шалгаж байгаад
хүнд тавиурын ард ханны ойролцоо жижиг төмөр хавтан байгааг анзаарчээ. Тавиурыг хажуу тийш нь түлхэхэд ард нь удирдлагын самбар гарч ирэв. 2 товч жижиг LED гэрэлтэй байлаа. Мөрдөгч болгоомжтой нэг товчийг даржээ. Тэгсэн маш чанга моторын чимээ гарч гидрийн төхөөрөмж ажиллаж ажлын өрөөний шалны нэг хэсэг болох бетон хавтан аажмаар хажуу тийш гулсаж эхэлсэн. Ойролцоогоор 2 метрийн хэмжээтэй дөрвөлжин нүх гарч доошоо хартал хав харанхуй юу ч харагдахгүй байлаа. Төмөр шат автоматар тэр харанхуй руу доошоо үргэлжилж буулаа. Мөрдөгчд гарч идэнгээ асааж шатаар болгоомжтой доош бууцгаалаа. 4 м орчим буух үед төмөр хаалга урд нь харагдав. Мөрдөгчд хаалганы бариулыг эргүүлж татгшоо орцгоолоо. Гарч идэнгээ өрөө рүү тусган хартал бетон хан, нарийнхан ор, угаалтур, орны буланд 2 гараараа нүрээ халахалж атирч суусан эмэгтэйг олж харсан. Тэр эмэгтэй гарч идэнгийн гэрлээс цугтаж орон доороо орох гэж оролдов. Туранхай цонхийсэн арьстай үсэн зэгсээсэн байлаа. Мөрдөгчд болгоомжтой төхөж очоод "Та зүгээр үү? Бид нар цагдаа байна. Та айх хэрэггүй. Бид нар танд туслах гэж байна. Битгий худлаа ир. Би та нарт итгэхгүй. Ижон хаана байна? Ижон одоо эмнэлэгт байгаа. Бид таныг аврахаар ирсэн. Бит хоёр цагдаа байна. Та бидэрт итгэж болно." Эмэгтэй цагдаагийн ажилчдад итгэхгүй байлаа. Учир нь тэр 10 жилийн турш тархиа угаалгасан учраас бодит байдлыг ялгаж салгах боломжгүй болсон байлаа. "Таныг хэн гэдэг вэ? Та бидэнд ядаж нэрээ хэлээч." "Ким Минжи." Мөрдөгчд шууд төв хилцс рүү залгаж 98 онд алга болсон Ким Минжийг амьд оллоо гэж мэдэгджээ. Түргэн тусламж тэр даруй хөдөлж нэмэлт цагдаагийн хүч хэргийн газар дээр ирсэн. Минжийг дээш гаргах амаргүй байлаа. Тэр өөрөө шатаар өксөж чадахгүй байсан юм. 10 жилийн турш нарны гэрэл үзэлгүй хөдөлгөөний дутагдалд орж булчин шүрмсгүй ямар ч тэнхээгүй болсон байлаа. Мөрдөгч түүнийг болгоомжтой тэрвэрч шатаар дээш гаргасан. Ажлын өрөөний шалан дээр хэвтүүлэхэд цонхоор тусах нарны гэрэл түүний нүүрлүүнд туслаа. Минжи учир зүггүй уйлж эхэлсэн. Уйлсан шалтгаан нь өвдөлтөөс болсон юм болов уу эсвэл аврагдаад тайвширснаасаа болсон юм болов уу гэдгийг мөрдөгчд ойлгож чадахгүй байлаа. Өдрийн 1 цаг 10 минутын үед түргэн тусламж ирж аврагчид Минжигийн биеийн байдлыг шалгажээ. Биеийн жин нь 38 кг, хүнд ноцтой тижэл шингэний дутагдалд орсон учраас яаралтай эмнэлэг авч явлаа. 98 оны 8 сарын 15-наас хойш 10 жилийн дараа анх удаа харсан гаднах ертөнц. Минжи энэ бүх зүйл бодитоор болж байна гэдэгт итгэж чадахгүй байлаа. "Энэ зүүд биш үз? Би өвчгсөн юм уу? Би хаан байгаа юм бэ? Ижон уу хайчсан бэ?" 2008 оны 9 сарын 12 цагт Ким Минжи Кимэ хотын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж очсон. Түүний биеийн байдал маш хүнд байжээ. 10 жилийн турш нарны гэрэл үзээгүйгээс болж витамины дутагдалд орж ясны сэрэгжилт, булчин суларлаас болж алхах боломжгүй хараан дэндүү муудсан байжээ. Минжигийн гэр бүлийн гишүүд түүний амьд байгааг нь сонсоод сөүлээс Яруу санд руу гарч өдрийн 4 цагийн үед эмнэлэгт хурч ирцгээлээ. Аав Ким Сон Ук, ээж Пак Ён Хи, дүү Ким Жун Уу эмнэлгийн өрөөний хаалгыг нээж орж ирээд орон дээр хэвтэж байгаа охиноо хараад ээж нь ухаан алдаж унжээ. Минжи эхлээд гэр бүлийнхнийгээ таньсангүй. Учир нь 10 жилийн турш гэр бүлийнхэн нь зам тээврийн ослоор үхсэн гэж тархиа угаалгасан учраас аав нь охиныхоо гараас хатгаад "Минжи, охин минь, аав нь." Энэ мөчид Минжи яг жоохон хөвгч шиг чангаар уйлж эхэлсэн. 9 сарын 21-ний ням гарагт Ижон хүүгийн байшинд бүрэн нэгчлэг хийжээ. Хонглоос хуурамч сонин эвлүүлж хийсэн радиогийн бичлэгүүд худал мэдээ маш олноороо илэрч олдсон. 9 сарын 25-ны пүрэв гараг шөнийн 3 цагт зам тээврийн ослын улмаас комд орсон Ижон хүү эмнэлэгт нас барсан. Харин 10 сараас эхлэн Минжигийн урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ эхэлжээ. Булчинган дахин сэргээхийн тулд физик эмчилгээ хийж айрс нүдийг нь дасгахын тулд айжмаар нарны гэрэлд гаргаж эхэлсэн. Минжи өдөр бүр сэтгэл заслын зөвлөгөө авсан. 10 жилийн турш үргэлжилсэн сэтгэл зүйн дарамт
айдсаас болж эмчилгээ хийх амаргүй байлаа. Минжигийн хувьд 2008 он шинэ ертөнц, өөр ертөнцөд ирсэн юм шиг санагдаж байлаа. Гар утас, интернет, дижитал камер, гудамж, хүмүүсийн хувцаслалт, үсний засалт бүх зүйл өөрчлөгдсөн байлаа. Яг л цаг хугацааны машинаар ирээдүйд ирчихсэн мэт мэдрэмж төржээ. 2009 оны хавраас Минжи аажмаар нийгэмд иргэн дасаж эхэлсэн. Тэр дахин алхаж сурж, хүмүүстэй ярилцаж сурч байлаа. Эмчилгээний ихэнх үед хаалттай өрөөнд орох төдийд айж чичирдэг байсан бол цаг өнгөрөх тусам баг багаар дээрдэж байлаа. 2010 онд Минжи хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн. Надтай адилхан хохирогч дахиж битгий гараасаа гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын асуудал ямар чухал болохыг анхаарах хэрэгтэй. Бидний нүдэнд дулаахан харагддаг хүн ямар аюултай гэмт хэрэгтэн байж болно гэдгийг би үнэхээр хүмүүст анхааруулж ойлгуулмаар байна. Хизээж танихгүй хүндээ битгий идэг. Хизээж дагаж битгий яваараа. Үргэлж болгоомжтой байх хэрэгтэй шүү. 2015 оноос Минжи алга болсон хүмүүсийн ар гэрийг дэмжих байгууллагад сайн дураар ажил хийж эхэлжээ. Тэр өөр шигээ гэр бүлээ алдсан хүмүүсийг тайтгаруулж, итгэл найдвараа бүү алдаарай гэж зоригжуулдаг байжээ. Өнөөдөр 2026 онд Минжи тайван, чимээгүй орчинд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, өдөр тутмын жижигхэн аз жаргалыг мэдэрч амьдарч байгаа. Нарны доор алхах, салхийг мэдрэх, тэнгэрийг харах гээд 10 жилийн турш булаагдсан тэр бүх энгийн зүйлсийг дахин эдэлж эхэлжээ. Энэ хэрэг бидэнд маш том анхааруулга, сануулгыг өгч байна. Хоны арьс нөмөрсөн чонууд өнөөдөр бидний дунд амьдарч байгаа. Ажилсаг харагддаг хөрш, нүдэнд дулаахан хүн, настай өвөө эмээгээд хэнийгч гаднах төрхөөр нь дүгнэж болохгүй шүү. Эмэгтэйчүүдийн аюулгүй байдал зөвхөн хувь хүний болгоомжлол дээр тогтдог зүйл биш ээ. Нийгэм бүхэлдээ хамтдаа анхаарах ёстой. Сэжигтэй нөхцөл байдлыг бид нар хизээч үл тоож орхиж болохгүй. Миний асуудал биш юм чинь яадаг ингэж орхиж байгаа үйлдэлийн цаана аимшигтай гэмт хэрэг нуугдж байж болно. Ким Минжигийн алдсан 10 жил хизээч эргэж ирэхгүй. Гэхдээ түүний дахин олж харсан нарны гэрэл яг одоо ижлэхэн зовлон туулж байгаа хэн нэгэнд найдварын гэрэл болж байна. За үзэгчдээ тэгэхээр бүгдээрээ болсон явдлыг сонслоо. Тэгээ би энэ болсон явдлыг яг орчуулад бэлдэж байхдаа би бүр гайхсан байхгүй юу? Яагаад гэвэл би ч одоо болсон явдал зөндөө ярьдэн штэ. Тэгээ би энэ хэргийг яагаад мэдхгүй өнгөрүүлсэн юм бол ийм том сенсац болохоор ийм бүр аимшигтай хэрэг болсон болвол мэдээгээр нь гараад энэ Солонгосын янз бүрийн болсон явдал ярьдаг нэвтрүүлгүүд байдэн штэ. Тэр нэвтрүүлгээр нь гарсан байх ёстой доо гэдэг энэ хэргийн талаар нэлээд хайж үзсэн л дээ. Тэг яг энэ хэргийн талаар ярьсан YouTube сувг бол болсон явдал ярьдаг YouTube сувг байхгүй юу. Тэгэд энэ бичлэгийг заяа сая 230 мянган хүн үзсэн байгаа. Тэгээд 1628 хүн комент сэтгэлээ бичсэн. Тэг би энэ Солонгос хүмүүс мэдж байгаа билүү тэгээд сэтгэлийг нь уншлаа л да. Сэтгэлийг нь уншсан чи хүмүүс бөөх ямар амар юм бэ? Өстой ийм амар хэрэг болсон юм уу? Ингээд яг энэ хэрэг болсон юм шиг сэтгэлүүдийг бичсэн байгаа хгүй юу? Тэгтээ ямар сайн юм те. Би нэг өөрөө ч одоо болсон явдал муу юм уу биш юм уу гэхээр мэдэхгүй. Тэг би одоо энэ комментуудыг уншин штэ. Тэгэхээр энэ болоогүй хэрэг гэж бичсэн нэг ч хүн байхгүй байгаа хгүй юу? Энэ юу гэнэ? Пунд унсан шилжээ сакон. Энэ чинь бичсэн байна. Олчлоо. За энэ нөө YouTube сувгийнхаа яг энэ бичлэгийнхаа description хэсэгт нь ингэ бичсэн байна. Энэхүү контент нь бодит хэрэгт суурилсан баримт мэдээллийг ашигласан документал хэлбэрээр дахин найруулсан уран бүтээл болно. Зарим дүр харилцан яриа нөхцөл байдлыг илүү драматик болгох зорилгоор өөрчилж зохиомжлон найруулсан болно. Бүх агуулга нь баримт шалгалт болон олон нийтэд нээлттэй их сурвалжилт тулгуурласан бөгөөд ямар нэг хувь хүн байгууллагыг гутаанд оромжлох зорилгогүй болно гэсэн байна. За ямар тач энэ хэрэг яг болсон юм уу үгүй юм уу одоо их сурвалжийн энэ мэдээний талаар хайгаад үзсэн ерөөсөө олдохгүй байна. Яг уу энэ YouTube сувг болохоор энэ бол болсон явдлаа болсон гэмт хэрэгээ. Бид нар яг үнэн зөв мэдээллийг хүргэсэн ингээд description дээр үлдээсэн байгаа боловч ерөн сүүлийн үед AI ашиглаад янз бүрийн худлаа мэдээллүүд гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр магадгүй AI ашиглаж ийм худлаа болсон явдал мэдээлэл тараадаг иймэрхүү YouTube сувгч байж болох юм. Тийм учраас би энийг болсон явдал угаартаа оруулахаа болоо зүгээр ингээд бичлэг болгоо оруулчих. Гэхдээ яг өнөөдрийн энэ бичлэгээс бид нар бас зөндөө зүйлийг ойлгож авлаа шүү дээ. Хамаагүй таньж мэдхгүй хүнтэй очиж шууд уулзаж, ярилцаж, итгэж туслана гэдэг
маш аюултай байгаа байхгүй юу. Тэгээ би яг энэтэй холбоотой нэг мэдээ оллоо л да сая энэ хэрэг яг мөн бэ нү үгүй вэ нү гэд ухаж исэн чинь нэг хэрэг оллоо заяа. Дөнгөж сайхан болсон нэг мэдээг оллоо. Яг энэ хэрэгтэй холбоотой. Өнөөдөр 3 сарын 28 штэ. Би энэ 3 сарын 28-нд энэ бичлэгээ хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр 3 сарын 19-нд болсон мэдээ шүү заяа. Та бүхэн энэ мэдээг сонсоод үзтээ. 3 сарын 19-ны 19 цаг 30 минутын үед сургуулиасаа 500 метрийн зайд байрлах орон сууцны замын дагуу явж байсан бага ангийн сурагч охиныг хулгайлахаар завдсан хэрэг гарч эцэг эхчүүдийн санааг зовоож эхэллээ. Найзыгаа хүлээж байсан 6 дугаар ангийн охин дээр нэгэн эмээ ирж ойролцоох бага сургуулийн байршлыг асуусан байна. Охин замыг нь зааж өгтөл ойлгохгүй байна. Эмээгээ дагуулад яваад өгөөч гэж гуйж охиныг дагуулж явах гэж оролдсон байна. Охин татгалзахад түүний гарыг хүчээр татаж чирж явах гэж оролджээ. Охин гараа татаад эсэргүүцэн тусламж дуудаж чангаар орилжээ. Тэр үед замын хойноос машин хурч ирээд эмээг суулгаад алга болжээ. Сургуулийн зүгээс энэ хэргийг боловсролын байгууллага цагдаагийн хэлцэд мэдэгдэж эцэг эхчүүдэд анхааруулга сонор сэрэмжтэй байгаарай гэсэн агуулгатай мессеж явуулжээ. Ойролцоох сургуулиудад энэ талаар мэдээлж ийм хэрэг гарсан тул хүүхдүүдэд танихгүй хүн дагж явж болохгүй шүү. Байнга хүнтэй хамт яваарай гэж сургуулийнхаа хүүхдүүд анхааруулсан. Бага сургуулийн ойролцоо хүн хулгайлахыг завдсан хэрэг гарсан тухай мэдээ тармагц эцэг эхчүүд бүгд санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Мэдээг сонсоод үнэндээ би итгээгүй. Эн чинь бүр хүүхэд хамгаалалтын бүсэд хамаарах газар шүү дээ. Ийм газраас хүүхэд хулгайлах гэж оролдоно гэдэг үнэхээр аюултай санагдаж байна. Хүүхдээ ганцаарнг нь явуулдаггүй юм байна. Хүн цөөнтэй газар биш, их явдаг газар хулгай хийх гэж оролцсон гэхээр үнэхээр айц төрж байна. Одоо ч гэсэн ийм хэрэг гарч байна гэж бодохоор хүүхдүүддээ сайн анхааруулж илүү болгоомжтой байх талаар сайн хэлье гэж бодож байна да. Өнгөрсөн оны 9 сард Согипу хотын нэгэн бага сургуулийн орчимд хүүхэд хулгайлахыг завдсан 30 гаруй настай эрэгтэйг баривчилж хорих ялаар шийтгсэн. Гэтэл ердөө 6 сарын дараа үүнтэй төстэй хэрэг дахин гарчээ. Чежүү мужийн боловсролын яамнаас хүүхэд хулгайлахаас урьдчилан сэргийлэх сургалт, сургууль руу явах замын аюулгүй байдлын хяналтыг илүү чангатгахаар болсон байна. За тэгэхээр энэ хэрэг саяхан болсон хэрэг багаж 3 сарын 19-нд болсон байхгүй юу. Тэгээд бүр үнэхээр амар. Тэгэхээр энийг нөгөө солонгосоор имшин мэмэ гэдэг байхгүй юу. Хүний 8. Бүр үнэхээр аюултай. Шууд машиндаа суулгаж авч яваал тэгэл олоход хэцүү шүү дээ. Одоо энэ хулгайлахыг завдсан эмээ энэ машин барьж явсан хүмүүсийг олж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр солонгост амьдарч байгаа Монгол эцэг эхчүүдтэй за зөвхөн солонгос гэлтгүй Монголд амьдарч байгаа эцэг эхчүүдтэй анхааруулж хэлэхэд хүүхдүүдтэй танихгүй хүн дагаж явж болохгүй шүү гэдгийг өдөр болго анхааруулж сануулж байгаарай. Хүн өөрт чинь ирээд ямарваа нэгэн гуйх юм уу хамт явъя ингээ тгий гэж гуйх юм бол үгүй би тантай явахгүй би эхлээд ээжтэйгээ ярина аавтайгаа ярина гэж банк хийлж ярьж сурахгүй л бол хүүхд чинь бүр маш гинэн цайлган байдаг шүү дээ. Бүр үнэхээр гинэн цайлган. Мянган удаа хэлсэн ч нэг хүн ирээд туслаад үг гэх юм бол дагаа явж магадгүй шүү. За тэгээ зөвхөн хүүхдүүд гэлтгүү эмэгтэйчүүд маань орой өвдөш гадуур явахдаа болгоомжтой байгаарай. Ер нь сүүлийн үед маш аюултай нийгэм болчиход шүү дээ. Энэ мэдээг үзэхээр л янз бүрийн ийм аюултай мэдээ гарч ийн. Тэгэхээр орой өвдөш гадуур явахдаа болгоомжтой яваарай. Архитаар сэргийлэхдээ ухаан мэдрэлийн алдтал бити угаарай. Эмэгтэй хүн ялангуяа болгоомжтой байхгүй бол аюултай шүү. За тэгээ өнөөдрийн энэ бичлэгтээ хамтайсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.